Хэд хөдөрлийн үед галт төмрийн аюулаас сэрэмжлэх, аян зам гарахтаа засны гинжтэй явахыг зөвлөв. Амар байна уу 2026 үзэсгэлэн худалдаа их найд болон соёолч мол худалдааны төвд гарна. Цэргийн дүүцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ. Нийтийн тээвэрт системийн шинжилэл хийн. Крикетийн дэлхийн аваргуудын өргөх цом манай улсад аялж байна. Бүрээдэд засаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагджээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Өнөөдрөөс ихэнх нутгаар хүүтний ирж эрс чангарч байна. Эрс хөтөрлөн галт төмөр гарах болон нүрс зүрхчийн дутуу эслийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс халаалтын их үсвэрээ найдвартай эсгийг шалгах, автомашиныг гадаа хонуулахдаа заавал хучих, хөлтгөөс сэргийлэх, автоцом мөсдсөн байдаг учраас огцом тормослох, хурдтай зорчихоос зайлсхийх, хасах градуст аккумуляторын ажиллагаа мууддаг тул найдвартай ажиллагааг нь шалгах, аян замд гарахдаа нэмэлт дулаан хувцас гарч ийдэн анхны тусламжийн хэрэгсэл болон засны гинжтэй явах, машиныхаа хүлдэлтийн төвшинг тогтмол шалгах зэргийг зөвлөж байна. Сар шинийн баярт зориулсан Амар байна уу 2026 үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд их найд болон соёолч мол худалдааны төвд гарна. Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг дүүргийн 1000 орчим жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулна. За энэ жил бол одоо бизнес гэдэг жижиг болсонтой холбогдуулаад нэлээ аймагуудтай бид нар холбогдож байна. За мөн иргэдтэй ч гэсэн одоо дүүрсэн дүүрэгтэй одоо код тоо өгж энэ одоо их найд соёолч мол гэсэн энэ худалдааны төвтэй бол гэрээ хийгээд одоо уламжлалт ёсороо бол энэ үзэсгэлэг зохион байгуулах гэж байгаа. Үйлдвэрлэл эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүй тул бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр зарна гэлээ. Цэргийн дүүцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг өмнө жилийн адил 15,937,600 төгрөг байхаар тогтоолоо. Эдийн засгийн нөхцөл байдал хүмүүсийн амжиргааны түвшин орлого зэргийг харгалзан энэхүү шийдвэрлэжээ. Цэргийн дүүцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг тогтоохдоо тухайн жилд нэг хугацаат цэргийн албан хаагчийн хангалт үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар дүүцүүлэн тооцдог байна. Нийтийн тээвэр системийн шинжилэл хийх гэж байна. Шинжилгээг 18-ны ням гарагийн шөнө 1-ээс 5 цагийн хооронд хийнэ. Явцын дундуур системд алдаа заах, төлбөр тооцоо хийх болон чиглэл маршрутын мэдээлэл авах, карт цэнэглэх, худалдаа авахд асуудал үүсч болзошгүй. Иймд хүлээцтэй хандаж, жолооч шалгагч нартай хамтран ажиллахыг хүсэж байна. 2015 онд нийтийн тээврийн үйлчилгээнээс мөнгө хураагч буюу кондукторыг халж, Юмоны картаараа төлбөрийг хийдэг болсон. Одоо уг системийг дахин шинжлэх гэж байна. Крикетийн спортын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эх сарын 7-нд эхэлнэ. Түүнээс өмнө аваргуудын өргөх цомыг бусад улс орноор аялуулдаг уламжлалтай. Энэ удаад Азийн орноор буюу Энэтхэг, Шри Ланка, Катар, Оман, Балба, Бахрейн болон манай улсад танилцуулахар болжээ. Сонирхолтой олон улсын крикетийн холбоонд 100 гаруй улс нэгдснээс манай улс 2021 онд гишүүнээр элсжээ. Мөн 2025 онд Азийн крикетийн холбооны аль бие усны гишүүн болсон байна. Бүрээдэд засан шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Ялангуяа эволгийн дүүрэгт замдаа юу ч харагдахгүй байна. Өвөл жинхэнэ утгаараа өөрийн сүрхвчээ үзүүлж байна гэж хүмүүс хэлж байна. Автоцом мөсдөж хөлдсөн байгаа тул холын замд гарахгүй байх. Цагаагаар докторчтол хүлээхийг холбогдох албаныхан анхааруулж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.